Нэг яст мэлхий мөлөксөөр, хоёр загас сэлсээр, гурван хавч сэлсээр. Авчиагараа сэлдэг билээ. Үсэрхэл ястай да. Гурван хавч үсэрсээр. Дөрвөн жоохон охин энэгээрээ. Аав нь явах хэрэгтэй байна. Ганцаараа устай хитэ ойртож болохгүй шүү. Хэрвээ ус руу онцвол том хавч ирээд чамайг шүүрч явна шүү. Хэрвээ том хавч ирээд намайг шүүрвэл бид тэрнийг идчихнэ. Чи том хавчийг идчихвэл альбан чөтгөр чамайг иднэ. Энд альбан чөтгөр байхгүй штэ. Альбан чөтгөр байхгүй. Чи хар. Тэр усан дотор юу байгааг? Зүгээр аав нь тоглосон юм. Чи хардаа. Аваа хичээгээрээ. Мундаг юм аа. Миний аав мундаг. Тэнэг. Чашаа. Тэнд юу хийж байгаа юм? Аав чаана. Өмгний дэлбэр хийлээ. Дарга. Танд маш их баярлалаа. Энд жоохон мөнгө бас эрдний тавсаас 2 загас байгаа. Та хүлээн авна уу? Хүний бие бэлтгэл болох төдий зүйлийг чинь авъя. Эдгээр үнэ зүйлс надад хэрэггүй. Хэрхмүдэ. Альбан жүтгэрийг аль хэдийн бариад авсан. Та бүхэн асуудлыг өөрсдөө дураараа шийднэ. Тэрнийг ал. Рүүхээгүй гэж юу? Дахиад тэрнийг ал. Өшөөг ав. Өшөөг авмаар байна. Би өшөөг авнаа. Та бүгд буруу ярьж байна уу? Тэр алуурч биш. Тэр гагцгүй эрдний хувгийн загас. Намхан дөлгөн сайхан сэтгэлтэй. Зүс царай нэлээд дажгүй харамсалтай жоохон томл болохоос биш. Чи би бол сахлаа хусаагүй буддын шашны санамартын чүншвэн жин хад жүтгэрийн ангууч. Бид эрдний загсуудыг мэднэ. Гэхдээ ийм том товжирч байгаагүй. Дарах хэлэхдээ альбан чөтгөрийн бие гэсэн шүү дээ. Дарга та хараач. Тэр үнэхээр та нарын хагаад байгаа альбан чөтгөр биш. Нэгэн сан ав альбан чөтгөр талуулчлаа. Гэмгүү гэр бүл хорлогдож өгөхийн наагур эмгэж байхад чи ийм юм ярьж байдаг. Чи үнэхээр чи мо тэнийг амтэн тэнийг
Та бүхэн миний хэлгийг сайн сонс. Та нарын хайгаад байгаа альбан чөтгөр одоохондоо гарч ирэх. Аматад. Чиний нөхөр өгч байсан юм уу? Хадагтай надад нөхөр байхгүй шүү дээ. Чиний нөхөр өгч байсан юм уу? Хадагтай надад итгэж та надад үнэхээр нөхөр байхгүй. Тэрнийг зогж аав. Эртний цагаас бол гингүй оргүй. Альбан чөтгөр усан дотор байгаа. Та бүхэн ус руу орох хэрэггүй. Энэ чөтгөрийн яриаг утгагүй юм. Тэр альбан чөтгөрийн хамсаатан байна. Тэрнийг төвчсээ шатааж ал. Тэрнийг шатааж ал. Тэрнийг шатаа. Та бүхэн сонсч үл дээ. Энэ альбан чөтгөрийг би аль хэдийн алчихсан. Энд одоо ямар ч аюулгүй. Та бүхэн сэтгэл амар сууж болно. Тийм ээ. Амар байна. Очцгоо, ус руу ор. Зүгээрэн ямар ч аюулгүй. Хараач ямар ч аюулгүй байгаа биз дээ. Үнэхээр аюулгүй байна. Аюулгүй боллоо. Тийшээ чарсан, тийшээ чарсан. Хөөй! 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 Аюултай хурдан гарцгаа. Хөөй, аюултай хурдан гарцгаа. Аюултай. Хөөй! Хөөй, аюултай. Хурдан гарцгаа. Хүргэлээч гарцгаа. Аюултай. Альбан чөтгөр дуслаарай. Альбан чөтгөр байна. Дуслаарай. Дарга. Ягаад юм болчихваа? Зүгээр. Эрг рүү гарчвал зүгээр болчихно. Тийм шүү, та бүхэн тайван бай. Эрг рүү гарчихвал аюулгүй болчихно. Чаншон. Хурдлаарай. Мөнгө минь буцаагаад өгödök. Юугаа игээд угаантай. Чи ягаад бидний хуурч байгаа юм? Хэн чамаа хуурсан? Би та нарт нэгийг барьж өгч туслаагүй гэж үү? Дахиад нэг байх юм чих юм бодлоо. Тэг одоо яах юм? Тайвчир би тийм өндөрт байх зүгээрээ. Зүгээр. Хэрэг өндөрт байгаа гэж. Маш өндөрт. Чи харал та. Та бүхэн битгий хөдөл. Доошоо хэвтвэл зүгээрээ. Та бүхэн гүүх хэрэггүй, доошоо хэвт. Ингэх юм бол үхэх болно. Гүүх хэрэггүй. Гүүгээд хэрэггүй.
찬숑, 찬숑, ээжээ. 찬숑, доошо суугаад битгий хөдлөөрэй. ээжээ. Доошо суу, наашаа ирж болохгүй. Наашаа ирж болохгүй. ээжээ, ээжээ. Жагаах битгий очоо. ээжээ. 찬숑, Хатдаг. 찬숑, хэрэггүй. 찬숑. Хутаг. 찬숑, хутаг өгөөч. Алло, энд байна. 찬숑. Эцнийнд нь одоо зүгээр цаашаа гарах хэрэггүй. Хатагтай. Гараад ир. Чамаа гараад ир гэж байна. Миний охиныг буцаагаад өгөөд. Миний хохот, миний хохот. Миний хохот. Миний хувцас маш үнэтэй. Уучлаарай, туслаач тээ. Ай! Миний хувцас төлж өгөөрэй. Ингэж бохор үнэхээр өвдөж байна. Тавьчтай. Хэрэггүй.
Яваад ирлээ. Баярлалаа. Баярлалаа. Зүгээр. Дарга. Чиний гар миний хэлсэн надад нэг тус болооч. Би хүсэхгүй байна. Намайг тав. Тэр усан дотор байна. Над даргаалгана. Гэхдээ би тэр хойлоо доош өсрээд тэрнийг эрэг рүү гаргавал бид нэг арга тоглоно. Чи намайг тавихгүй бол би чамайг ална шүү. Би үнэхээр чамайг алж чадна шүү. Маш харгис ширүү нэр. Баярлалаа. Үгүй. Ээж бас. Ээж гэсэн. Ээж бас. Энийг алч. Холдож. Та бүхэн миний хэлхийг сонс. Надаар шийдвэрлэвэл би бол мэрэгжлийн агнуурчин хүн.孩子，为何你这么坏？欺负欺骗，为何你做出来？学会做好小孩，相亲相爱，关怀就在心中充满色彩。乖乖，你快回来，我怀抱一直为你打开，乖乖，要真心悔改，你永远是我最爱的小孩。乖乖，你快回来，要努力学习，为了未来。回头做孝顺的小孩，本来人性都是善良像小孩。Чи ч бас чөтгөр ангууч юм уу?
Юунд толгуурлдгийг? Бөг чөтгөрийн ангуучдын загвараар. Богч төрийн ангуучаа. Хоёр дуу 300 шүлгээ. Энэ альбом чөтгөрийн дотоод сайхан сэтгэлийг сэрэж чаддаг юм. Хүний анхдагч чанар гихч байна. Би дахин 90 босын жил нэмсэн байгаа. Хинт их хэлсэн. Миний багш. Чи итгэхэд байгаа мó? Чиний итгэх итгэхгүй надад хамаагүй. Энэ жоохон хүүхдүүдийн тоглоомор өндөө би тоглоход маш дуртай. Тэр чихэ бөг чөтгөрийн ангуучин багш байна. Та бүхэн сайн байцгаана уу? Ясрах хэрэггүй. Хожим ямар нэгэн зүйл гарах юм бол намайг хааж ирэхэд л болно. Хурдан босцоо. Үнэхээр ясрах хэрэггүй. Хэрэг мөнгө байх юм бол жоох нэг л ханд болчих. Багшаа. Шуанжана. Багшаа би бас л бүтлэг үтчлээ. Би мэднэ. Өнөөдөр чамтай тулгарсан тэр альбан чөтгөрийг уг нэг сайхан сэтгэлтэй байсан л тэр голын хажууд байсан хүүхдүүдийг аврахын төлөө тоосгоны иргэдэд буруугаар ойлгуулж тэрнийг гол далж тэрний биеийг магчин загсанд хүнс болгон өгсөн. Тэр маш ихээр орсон занс юм. Зураг дүрсэлсэн загас бол альбан чөтгөр. Тэр тоосгонд буцаж ирсэн. Багш надад нэг асуулт байна. 300 шүлэг дууны дэвтэр түнхэр тийм мундаг юм. Чи яагаад ийм асуултаа суугаад байна? Би энд бүх чөтгөрийн ангууч нартай адилхан хамгийн хэлбэр аргыг хэрэглэмээр байна. Нэг хутгалж алах нь ангуучийн зүйс нэрэг биш. Чи бидний ёс зүйг сайтар тогтоох хэрэгтэй. Шулам яагаад шулам болдог гэж хүний сэтгэл шулам болсон байдаг юм. Бид тэдний шуламын чанарыг арилгаж тэрний сайхан сэтгэлийг үлдээх хэрэгтэй. 300 шүлэг дуу бол сайн чанарын сэргээдэг. Хүн алах зоригтой шуламын тэрний ингэж бидэнд эргэлзээгүй үстэй. Үгүй. Би зөвхөн өөрийн чадвар таал хэрэгэлсэн. Чи аль хэдийн чадвартай болсон. Чи жоохон хүүхэд авраагүй гэж юу? Хүндээ би илүү олон хүн аварч болох байсан. Гэвч надад ямар ч харга байгаагүй. Агшаа. Та тэр 4-5 настай жоохон охиныг хараагүй штэ. Надад тэрнийг аврах чадвар байгаагүй. Би тэднийг өхүүлсэн. Тийм олон хүмүүсийг багшаа би юу ч чадахгүй. Багшаа, та буруу хүнээ олсон тийм үгүй юу? Би буруу хүнээ олоогүй. Гар цаггүй буруу хүн олоогүй. Гагцгүй чамд жоохон л дутагдал байгаа. Ямар дутагдал? Ийм хэн дутагдал. Засны хантара аяндаа ойлгоноо тэр үед 300 дуу шүлгийн чадлыг ойлгоноо чи. Тийм ээ, ойлгоно. Яв. Багшаа ойлголоо. Хэчээ. Багшаа яваач тэ. Яагаад хөнгөө байдаг үлэм? Тэр бол бид хоёр хоёулахнаа байхад болно гэсэн үг. Аха. Битгий. Бид аль хэдийн боцох замгүй болсон. Дүүмэн, чимээгүй бай.
Би чамайг харсаар байж яаж чимээгүй байх юм? Тэгвэл бидгийг хар. Дургуй хөрмөр гэдэг нь. Тавтамар хоёр ирхэм. Манай хөргөд тавтамар. Хоёр ирхэм яашаа. Гэхдээ хоёр ирхэм яг цагтаа ирлээ шүү. Сая дөнгөж хөнгөө болчлаа. Дахиад жоохон хүлээвэл олон хүмүүс болж гэнэ. Эхнээс нь авахлаад биднийг үнэт зүйлүүдийг тайлбарлаж өгье. Энийг харна. Энэ бол бидний өдөр тутмын алдартай шарсан гахаа. Тийм ээ. Их хамттай. Гаднахаа шижгэнсэн мөртлөө доторхон зөөлөн. Өөх тасгүй яаж ингэ шавдгийг? Тийм шүү. Эндхийн тогтчлолт нь маш онцгой юм. Чи хардаа. Тэр лааны тавир хичнээн үдсгэлэнтэй байгааг. Гэхдээ ах танаа сайхан биш ээ. Чи яхаараа хөгшөрсөн намайг ингэж байдаг юм бэ? Чи мамрах юм уу? Ямар эмэгтэй хүн хөөрхөн ахад дургүй ах юм? Ингээд дуурчдээ штэ. Алив хараадахыг л да. За би чамд хөвгтөл чинь хангалттай харуулъя. За юу. Хэрвээ ингэл болж гинөө. Чи яагаад өгөхгүй вэ? Хоёр ирхэм. За чинь манай өнөөдрийн шарсан гахаа ямт ямар санагдав? Маш сайхан хамттай байлаа. Чи хийсэн юм. Нөгөө манай эзэн ерөөхдөө тогооч махны мастер. Өнөр амт нь үнэхээр төгс юм. Гүнтийн таны хийсэн шарсан гахаа яаж юм амттай болсон юм? Хүн чамаас юм асуугаад чи хариулахгүй маш бүдүүлг юм. Дөөмөнд явцгаая. Гүнтийн ийшээ суугач. Надад тантай ярих юм зөндөө байна. Дөөмөн одоо бол явцгаая. Эсбүгөө сахан чамаар өөрийгөө харуулахгүй шүү. Үнэн үү эсвэл худлаа юу? Би ч маш их баяртай байна. Тоглоом хийж байхад та би юу гэж чамайг зовоохов дээ. Чи толгоо цааш нь харуул надад хэцүү байна. Дургуй өрмөр юм. Гүнтийн таны бодлоор миний гоо зүслэ хангалтгүй байна уу? Тэгвэл яагаад надтай ярихгүй байгаа юм? Надтай нэг ч үг болтойгоо ярил л да. Гоож штэ надтай нэг юм ярьчих л да. Тавтай морил манай гэр бүлд зочин та үнэхээр харахаа юм. Манай энтхийн эдхийн амттай засалж сайхан. Зочид маш их дуртай байдаг юм.
Чи харал да. Тэр лаг үнэхээр амттай. Романтик мэдрэмж төрөхгүй байх гэж юу? Чи харал да манайх ийм олон зочдтой байдаг юм. Манай хоол сайхан амттай гэдгийг мэддэг болохоор аливаа наашир. Энэ бол манай дэлгүүрийн нэрийн алдартай шарсан гахаа. Энэ шарсан гахаа гаднаа шажигнсан хэдийч дотроо зөөлөн маш амттай. Нэг ирсэн зочин дахин ирдэг гэдгийг чам баталж байна. Ирхмээ. Өнөөдөр хүмүүс их байна шүү. Та хүлээж байна уу? Би яваа танд судлалаад ирээ. Ирхмээ. Судлалчлаа. Маш их хөрөлдөр. Би бол чөтгөр шулмын ангууч. Чи илрээ. Энд чи юу гэсэн үг юм? Гар хөдлөгнө гинэ. За яах вэ? Чи өөрөө хэлсэн шүү. Над хамаагүй. Авахад тусламж хэрэгтэй юу? Тийм ээ. Яаж туслах вэ? Холд. За. Хангалттай дахиад зөвхөн дэлбэрлээ. Жоохон зөөлөх болох уу? Баярлалаа. Чиний тоглоомч нь онцгүй юм байна. Чи өөрөө гараад ир. Гараад ир. Гараад ирээч.
гарч ирээ туслаад хаач. Авха би маш удаа хэллээ. Яаж туслах вэ? Би гахаан шулмыг үзүүгээр нь оруулаад барьчихсан байна. Хурдан уруулаараа тэрнийг сороод гаргаад ар. За. Юугаар сурах юм? Уруулаараа. Чи намайг уурлууллаа. Тэрний аман дотор байгаа зүйлийг гаргаж иргээд байгаа юм уу? Тэгээд яах юм? Заач. Уучлаарай. Өөр арга байхгүй. Ухарлаарай. Би тэсгүй шүү. Ер нь бивэрээ чи сурах юм уу? Юу гэж бодож байна? Чиний аав чи эндээс маш алчхахгүй байх байсан юм. Эсбөгөөс эндээ өгцгээе. За, би чадна. Бэрлээ. Уучлаарай. Би чадахгүй. Явъя. Араас ирчихгүй үсттэй. Чадахгүй. Тэр бол шархацсан. Чи зүгээр үү? Зүгээрээ. Шалахгүй юм. Над туслаадах. Чөтгөр шулмын ангууч хүнд ёс журам гэж байхгүй. Над туслаадах. Саяны тэр гахаа шулан маш мундаг юм аа. Мэдээж штэ. Тэр бол манай эндхийн хамгийн өндөр шан харамжтай. Чи бас энд ирээгүй гэж юу? Би мөнгөний төлөө ирсэн юм шиг. Би хүмүүсийн төлөө ирсэн. Чи юу? Амнаас хэрэггүй мө? Би тийм олон гэж сонсонгүй. Хөөе, чиний саяны хэрэгэлсэн зэвсэг маш мундаг юм аа. Нисгэрч барах бай. Манай гэр уламжлалт зэвсэг. Нисгэрч тогтохгүй. Чи шархачихж. Юу? Цус усгаж байна. Жохон шархтжээ. Намайг Чүншүн Жан гэдэг. Чамайг мэдгий. Намайг Дуун гэдэг. Дун авха. Танд маш их баярлалаа амийн минь аварсанд. Над баярлсан гинэ. Дун авха. Дун авха. Эмэгтэйхэн үдэ хань бол үнсэх хэрэгтэй штэ. Бити байгаад л да. Алив. Шуан. Чи зүгээр үү? Юу яриад байгаа юм? Чи бодолд орсон байна. Багшаа та юу яриад байгаа юм бэ? Би яхаар бодолд ордог. Чи эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааг юу гэж бодож байна? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын жижиг хайр надад жоохон ч гэсэн байхгүй. Би агуу том хайр хайж байгаа. Эдмэр вэн үү? Хүсэхгүй байна. Багшаа ингэ хэрэггүй. Энэ бол манай тогтоол. Миний сэтгэлд байхгүй хөлийг эдэхэд саадгүй. Чиний сэтгэл эдэхийг хүсч байхад аман дээр эдэхгүй гэж хэлээд хэн ч л жоохон дутагдал чинь шүү дээ. Энэ л чиний дутагдал. Хөөш. Чи яхаараа миний хөлийг идэхэд мөнгийг минь өгөхгүй байгаа юм? Мөнгө байхгүй. Мөнгө байхгүй гинэ. Өгөж байсан амтэн наана зогс. Наана зогс гэж байна шүү.
Багш, та гахаа шулмын хэргийг эртнээс мэддэг байсан юм уу? Энэ гахаа шулмыг хууг гэдэг байсан юм. Тэр гахаатай адилхан байсан. Сайхан сэтгэлтэй нэгэн. Тэр хүний эхнэр дурлсан. Гэвч тэр эмэгтэй тэрний өгөөмөр сайхан сэтгэлийг ашиглаж тэд тэрнийг 9 шүдтэй тармуураар цогж алсан. Тэрний хайр хорсол занал болон шулан болж дурлсан сайхан эрэгтэй эмэгтэйг хорсож алж эхэлсэн юм та. Тэр өрөвдөлтөй хүн байсан юм байна. Багш, өмнө нь ийм хүчтэй альбан чөтгөр байгаа болохоор би чадахгүй нэ. Та дуусах. За яг уу, гэхдээ би ойрд завгүй. Тэгэхээр хүчтэй шулмын сэтгэл дундах альбан чөтгөрийг чи хайж альбан чөтгөрийн сайхан сэтгэлийг гаргах хэрэгтэй. Тэр чам заагаад өгч магадгүй байна. Тэр гэж юм. Буддагийн дарамтанд 5 хуруу уулын доор 500 жил байсан сүн үг хүн. Сүн үг хүн багшаа тэр чинь зөвхөн ам дамжин ярьсан яриа тэрнийг олсон хүн байдгүй ч дээ. Үндэ маш хэлбэрхан. Чи 5 хуруу уулын доор очивол нэг эртний сүм олох болно. Сүмийн өмнө нэг будда байгаа юм. Өндөр нь 13,000, өргөн нь 2,560. Үнэхээр юм амархан гэж юу? Өндөр нь 13,000, өргөн нь 2,560. Энийг согор хүн жолоод харчихна. Хойшлуулж болохгүй хурдхан замдаа гар. Бас тэр сүн үг хүн хортой залчин зусаар адгах хорон санаатай чи болгоомжтой байдаг юм шүү. Ойлгов уу? Би яаж тэрнэр өөртөө туслах юм? Өөрийн мэдлэгээ хэрэгэл бас энэ дэвтрийг. Бид олоорндоос ирсэн альбан чөтгөрийн ангууч. Нэрээ дуурсгагч бүр манад байсан. Альбан шулмнуудыг алхаас өмнө эхлээд бид шулмын ангуучтыг алах болно. Чиний хүчтэй өчгөж нь бидэнд хамаагүй. Бүгд өглөө зам. Чи шулмын ангууч тийм үү? Би шулмын ангууч биш. Иймэр энэ чөтгөрийн газрыг илрүүлэх гэж. Бас л ангууч биш гэж гинөө. Чи шулмын ангууч тийм үү үгүй юу? Би Хүлэгээрэй. Тэр бол миний нөхөр. Бид хоёр сайхан хэрэлдээд тэгээд би гараад гүйчихсэн юм л да. Харин тэр намайг хайж гарч ирсэн юм. Та нар буруугаар ойлгосон байна. Бүгдийг буруугаар ойлгосон байна. Үнэн шүү. Тэр хөгжмийн багш. Чи нөгөө дэвтрээ хурдан гаргаад ирээчтэй. Энийг хар та. За яах вэ? Тэгвэл эхнэр нөхөр гэдгээ батлаа л да. Та нар энэ чинь хасын өргөтэй юу? Танд юу гэдэг юм бэ? Юу болсон бэ? Залуу хасын гэр хурдал. Залуу хасын гэр. Бид хоёр хасууч гэсэн том гэрт байхгүй. Ингээл нөхөнд байдаг гэж бодож байна уу? Би өгсөн ч тэрнтэй нөхөнд байж чадахгүй. Чи өгсөн зөвшөөрөхгүй гинэ. Чи намайг хүсэж байгаа гэж бодож байна уу? Битгий тэрнийг цог. Тэгээ. Би. Над руу хар. Чи чаднаа. Та нар хэтэрхий хүнд оромжилж байна. Та нар үхээсэ. Хурцгүй дараагийнх нь та нар шүү. Та нар муу алан хэтгчд. Та нар гимбруугүй хүнийг алж байна. Та нар муу хараатнууд. Тэд бол хараатнууд. Алуу таалаач. Хурдлаач. Нохоо гаханаас толгон дараа. Алуу. Би чам туслая. Хурдлаа та.
Ой, тоглохоо билээ давж явуул гэрэл үнэ. Та нар хөвөлдсөн юм уу? Тоглоом дуслаа. Тоглоом дуслаа. Мөнгө өгөө. Ямар он амжилттай юу? Яаж вэ да? Амжилт юу гинэ? Бүгд чиний шийдэл. Чиний цус ингэж харагдаж байна. Цасраад байна. Энэ хагарчлаа алдаа гарчихчээ. Та нар хэрэггүй амьтад. Бидний уурлалдаа хайсан гээцэн. Хайсан гээцэн. Чи яах санаатай байх юм бэ? Би яавал гэжтэй. Би аль хэдийн чиний хүн болсон. Юуны чи миний хүн? Чи мартчихаа юу? Тэр өдөр чи намайг үнсээ бас Юу? Тэр чамайг үнссэн бас мэдэрсэн. Хайсан гээцэн. Хэрвээ тэр өдөр би яс олдсон бол би танаас хүлцэл өгье. Би үнэндээ бол жирийн шулам чөтгөрийн ангууч. Надад өөрийн гэсэн мөрөөдөл байгаа. Би зөвхөн агуу хайрын төлөөлөл өгдөг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын жижигхэн хайрыг би бодож чадахгүй. Чамтай ийм олон юм ярилаа чи ойлгож чадахгүй хаа. би ч бас чөтгөр шулмын ангууч. Би ойлгож байна шүү. Ойлгож явал сайн байна. Гэхдээ надад нэг жижигхэн мөрөөдөл байдаг юм. Энэ бол өөрийн мөрөөдөл олоод тэрнтэйгээ хамт гэр бүл зохиогоо түүхэдтэй болох. Дараа нь энгийн хэлбэрхээ амьдрна. Тэр болчи. Мэдрэлийн өвчтөй. Айзек үзээ. Харин яаж хийдэх вэ? Аваад яв. Намайг тавьж уулаа. Би шэмэр байна. Айзек үзээ. Залуу өдөржингөө шүлгийн дэвтэр авч явлаа. Агуу хайр жижиг хайр гэж жоохон хүүхэд хуураад л байх юм да таачна. Тэрний бодлого хорон санаа тарагдаж байна. Эмэгтэй хүн хүүхэд хоёрыг ханч хүчлэхгүй. Тэм шүү. Хайсгээ таатах ёстой. Миний мөн чанар тулгуурлан бүх таныг татаж дийлэхгүй болсон. Тэр нэг юмтай таныг таарсан гэхээр л чиний зүрх чи аль хэдийн талдаа байгаа үсттэй. Энэ хоёр сүтэй шүү. Үндэ чамайг аль хэдийн ингэж хийчихэд байхад жоохон хэтэрсэл биш маш их хөдөлтэй. Гэхдээ миний бодлоор бол Миний бодлоор бол намайг сая өгч байхад тэрний байдлаас үндэслэвэл энэ хүү их өрөвдөг сэтгэлтэй хүн. Гэхдээ миний зүс ингэж ойлгодож байхад тэр анзаараагүй. Энэ хүний оюуны чадвар уураа гэдэг нь батлагдсан. Тэгвэл чиний бодлоор та хоёрын хэн илүү тэнэг юм? Тэр бол мэдээж хэрэг. Зөв үү? Дөрөвдүгээр дөө. Чиний бодлоор үнэхээр жоохон хитрхи байна гэж юу? Тийм ээ. Жоохон хитрхи. Гэхдээ энэ бас тэрний өөдрөг чанар. Тэр эмэгтэй хүний юу хүсэж байгааг мэддэг юм. Игчдээс бол игчдөөс шүү дээ. Хаанхын тэнийг нэр хүн тусалдаг байна. Хэдийгээр тэр харахад жоохон сул торой хэдий ч та тэрэнд сайн би таныг дэмжиж чаднаа. Буруу бодож байна. Тэр надад суу хүнийхээ хувьд илүү баатарлаг. Хэдийгээр тэрнийг харахад бүх зүйл нь арай биш хийсэн. Тэрнийг авч явж байгаа тэрний дууны дэвтэр шулмыг хорно. Бас тэр нэр ашигын төлөө биш. Энэ л жинхэнэ баатарлаг хүн. Таал ойлголоо. Ийм байсан байхнаа би ойлголоо. Гэхдээ тэр надад дургүй. Тийм биз дээ? Үгүй. Тэр тань сайн. Гэхдээ та юм хатаа байх хэрэггүй. Та эмэгтэйлэг байх хэрэгтэй. Алив туршаад үзье. Ингэж биш ээ. Яагаад дахиад оролдож болохгүй гэж инг. Би чадахгүй нэ. Зүгээрээ. Сахиусны ярихыг сонс. Намаг юу хэн чи тэрний хэн очоорой. Оч. Уучлаарай. Би шийх гэсэн юм. Чи намайг тавьж явуулахгүй юм чинь би энэ шийдлээ. Дөрөвдүгээр дуу туслаач. Холдооч чи над руу тасчихлаа. Холдооч чи над руу тасчихлаа. Гэхдээ би ерөөсөө цацаагүй штэ. Яаж чам руу чадсан? Наатаа бөглөөч дээ. Наатаа бөглөлтөө. Чи арай хитэрч байна. Би тесч болно гэхэд надад бөглөх шаардлага байхгүй. Бөглөө байхгүй. Бөглөө байхгүй бол бүтнээр нь суглаад гаргаад ир. Бөглөө байхгүй бол бүтнээр нь суглаад гаргаад ирээч.
Чиний энэнд чинь улсын хууль цааз гэж байна уу? За тэгвэл чи над туслаа. Олон хүүхдээ амтэн. Уучлаарай. Би санаатай ингээгүй юм шүү. Да, цацгаа байдлаа баярлаа. Чи жоохон томоотой байгаад өгөөч дээ. Эсвгөөс би чамайг толдох шүү. Чамайг дахиж жоохон хөдлөх юм бол яачаа даваад ирээ. Би үлээж дэсэхгүй нэ. Мухаж томтом. Аж томтом. Та нар юу хийж байна? Таг надаар тоглох хэрэггүй шүү. Хүлээгээч. Надаар тоглох хэрэггүй гэж байна. Тэргэн дээр гар. Бэлэн боллоо. Хорт ороороо. Төмөр цусан систем. Төмөр цусан систем. Төмөр цусан систем бол төмөр алхаар нүдэж, хоолоогоор дамжуулан анхаар нэмж оруулахад машины араад шүдэр хилдэн хөдөлж хүчийг үйлдвэрлэх юм. Дахин дүргээд хүндрэх явцад эрчим хүч үйлдвэрлэж болно. Машин хөдөлж чадна гэсэн үг. Ойлгоо. Хурдлаараа хөөгд ирлээ шүү. Бүх хурдаараа. Хурдан. Хурдан байгаа биз? Чи жаахан болгоомжтой байж болохгүй юу? Яна гахаш томорт байна. Хинээс айх юм? Мөрөг. Нашир. Намайг бодох хэрэггүй. Хөөе. Хөөе. Сэрэрэ битгий үхэлтэй. Сэрэлдэ битгий үхэж. Битгий үхэлтэй.
Намайг барьчихлаа. Хараач чи сандарчихсан байна. Чи надад хайртайгаа бас хүлэн зөвшөөрөхгүй юу те? Ямар сайхан юм бэ? Энэ мөг дотоод олсоч. Хөөе, дийлдэшгүйлтөө. Чи яагаад дандаа надтай өрсөлдөж байдаг юм те? Бөөгч шулмын араас дагаж энэ дээрсэн тодорхой байна. Хэнгэхэл шулмыг барьсан тэр хүн нэг дүгэрх шулмын ангууч. Хангалттай гахаа шулмыг мартаж үз. Фэйсбүүкээс нэг нэгээр үзэх юм уу? Гахаа шулам хэлбэр биш ээ. Бүтэн сар гарах шөнө илүү хэцүү байх болно. Надаас гадна хэн тэрнийг дээлж чадах вэ? Хинг сархал байна. Кон шүгүнт нэ. Тийм үү? Хүмүүс кон шүгүнтний аргыг хосгүй гэлцдэг юм бэл юм. Бэ тэнгэрийн хүчит хөлөө чамаас авахта өртгөөг нь авчихсан байна л тийм. Хэрцүүлэх хэрэггүй. Би эхнийхээ та нарт өгсөн. Эхнийх нь бол маш хийсвэр, маш уйтгартай. Эгэлжирийн хүмүүс та нар яаж ойлгож чадах вэ? Тийм ээ. Ухаан чинь хүрэхгүй. Жаахан зөөлөн байцгаа. Цэцэгт битгий, унгач. Эцэнтэй та биднийг унгаагаа идэв үү? Гэсэн чи юу гэсэн үг юм? Яг унгаах уу эсвэл унгаахгүй мó? Унгахгүй. Унгаахгүй бол би мөнгө. Би мэдэж байна. Хүндээ би тэрний юу яриад байгааг ойлгохгүй байна л дээ. Оо, анасаа сайхан цэцгнүүдийг авсан. Хатаарчсан уулын зэрлэг цэцэг болоод би маш аз жаргалтай байсан. Чи яхад өөрөө авах явахгүй байгаа юм? Явах замын та нарынхтай адил гэж юу? Фэйсбүүк хүнд надад өөр ингэсэн заншил байгаа. Чи хийсвэр биш штэ, бэлгийн сулралтай. Чи намайг сайн сонс. Замбараагүй ярих хэрэггүй шүү. Энэ хоёр үсгийг уншиж чадах уу? Үгүй юу? Энэ бэлгийн сулралтай үгүй ээ. Үгүй биш. Фэйсбүүк гажаага би бол бэлгийн сулралтай гүнтэй үгүй. Би фэйсбүүк гүнтэй биш. Би бол бэлгийн сулралтай. Үгүй. Чи би анхнаасаа л би чамд хэлчих. Би багасаа л бэлгийн сулралтай. Үгүй. Би багасаа л маш их хийсвэр байсан. Энэ бэлгийн сулралаас би сайтар хамгаалдаг. Заа юу? Хангалттай. Та нарын ур чадвар тийм гайхалтай юм бол яагаад одоо улдан шулмыг дараагүй юм? Одоо тэрнийг бүтээсээр гаргах шин явуулчих тэр маш хүчтэй болно. Тэр үед бидний амьдрал мөхөх болно. Та нар энд ингээд ямар ашигтай юм? Та нар шулмын ангуучд хань болохгүй. Энэ хүнд хоол хэрэгтэй юм уу? Над хоол хэрэггүй. Ээж бас шулмын ангууч. Хараад ухнаа чамд хоол өгөх хэрэгтэй юм байна. Бидний явах зам өөр. Над өөр ажил байгаа. Сайхан гэлээ. Би өмнө сэтгэлээсээ чамайг дэмжиж байна. Би чамайг дэмжиж байна. Чамтай хамт. Чи явж үзээ. Миний буддаг аврах замыг чи хаасан. Миний номыг буцаагаад өгөөд. Гинэт яагаад байгаа юм бэ? Миний 300 шүлгийн номыг буцаагаад өгөөд. 300 дуу шүлгийн. Хоёр барс давхих нь, хурдан давхих нь. Ийм олон хүмүүс яхад жоохон ч гэсэн аятайхан харцаж. 300 дуу шүлгийн номыг өгөөд. За яах вэ?
Чи хой чи яг ч үнэ. Цохооч. Тэгээ цохол доо. Хэрэггүй амтэн, чадваргүй амтэн, тамруугаа яваач. Чи өөрөө ямар байгааг нь хараач. Хэрвээ чи байхгүй байсан бол өнөөдөр хүрч байх байсан юм уу? Чи өөрийгөө сэтгэл булам гэж бодоо юу? Шулмын ангууч гээд байгаа юм шүү. Энэ л миний сэтгэлийн хад шүү дээ. Аха, бид хизээ архиуч юм ярихаар явах уу? Явмаар байна л та. Жохон зөөлөн хайгаа битгий ийм том дуутай гэж болоорой даа. Ах нь бол маш зовсон хүн. Та нарын гайхамшигыг ойлгож чадахгүй. Арх уух хэрэг үстэй. Өөрөө авахаар явцгаая. Тэгсэн дээр юм шиг байна. Хой. Надад заваадаг. Хайсан гээзээ. Намайг таах хэрэггүй. Авахаа. Завтал бол хундаг юм уух уу? Хой ирхмэ. Зав таяа. Бэ чам шиг юм хүнтэй таарч үзээгүй. Анх удагаал таарч үз. Чи жоохон ээлдэг баг. Эрэхтэй штт. Би хийчихье. Чи 5 хуруу ууландаа чад нэгэн эрдний сүмийг хайжвал сүмийн өмнө нэг будтай байгаа. Өндөр нь 13,000, өрг нь 2,560. Сүм өвхөн тэнд байгаа. Усан дээрх сар.
Босооч. Босооч. Би сүнхүнийг хайж байна. Би сүнхү. Та юу? Тэнгэрийн гайхамшиг сүнхү. Сүнхү. Ирхмээ сайн байна уу? Намайг шүүн гэдэг сүн ирхмээ. Сүн ирхмээ. Сүн ирхмээ. Ач нэг мэрлээ. 500 жил болсны эцтэй л шүү. Сүн ирхмээ. Хэрэггүй. Уцаараа жоохон сэтгэл хөдлөө. Суугач та. Чон ирхэм сайхан сэтгэлтэй юм аа. Сүн ирхэм ч ус. Гэхдээ эрдний яриантай арай жоохон өөр байсан шиг л. Энчил 500 жил юм. Би жирийн сармагч байсан. Тэр үед боддоо та жижигхэн санал зорилдсон юм. Тэр боддоогийн судрыг ашиглан намайг доош нугсан юм аа. Миний буруу байсан гэдгийг би ухамсарлсан. Тиймээс би өөрийгөө ийм жижиг газар авчирсан юм. 500 жил болоход би нэг ч удаа гарч үзээгүй. Би энд байхдаа чин сэтгэлээсээ боддоогийн судрыг судалсан. Намайг хэлдэг. Миний бие доторх шулмын зүйл аль хэдийн арилаад биеэсээ гараад авчихсан. Бас шулмын янз төрөгч байхгүйс. Тиймээс одоо би доторх минь л үлдсэн. Үний сайхан хөөрхөн. Тиймээс боддоо судрагвал маш агуу гайхалтай зүйл. Би тэрнийг дээдэлж явдаг юм шүү тийм. Энэ л миний сурсан ярдэ юм. Үнэхээр сайхан ярилцсан. Сүрхмэ, өндөө миний энэ удаа ирсэн нь нэг чухал хэргийн талаар тантай ярилцах гэсэн юм. Хамаагүй хэл. Би танаар гахаа шулмыг дарах арга цаалах гэсэн юм л байна. Хунга хаяа. Тиймээ тэрний шулмын дүр үнэхээр тоогүй бидэнд ямар ч харгалгүй. Арга зам байгаа. Маш. Ашраа. Энэ тамга бол галын ариун бичээс. Энэ бол миний тэнгэрийн ордноос авчирсан зүйл. Энэ үгээр шулмуудыг шатааж болно. Гэхдээ би тэрнийг алах бодлого байгаа. Гагцгүй тэрний дотоод сайхан сэтгэлийг сэргэмээр. Тийм шүү. Би сая чамтай энэ талаар яриаггүй юу? Үндэ тэрний гол чадвар нь үнэн сайн сайхныг хүнээр сэргээх юм шүү. Болио маш үнэтэй шүү дээ. Тийм үнэтэй биш ээ, үнэтэй биш. 10 юм уу 8 төгрөг л болно. Гэхдээ хэрэггүй үзлээ. Чи аваа, би чамд өгнө гэж бодож чи авал та. Сүрхмэ. Энэ буддагийн таныг дарсан зүйл биш үү? Чамайг авах гэж байхад авахгүй намайг доромжлаад байгаа мó. Намайг хэн гэдгийг мэдэх үү? 13 цэцэг Джеймс дуул гэж мэдэх үү? Би анхдагч нь байгаа юм. Тэр жил би гартаа 2 хутаг бариад өмнө Дэважингаас 100 зам хөрдөл ээрж очих 3 өдөр 3 шөнө суусан гол урсаж байлаа. Гэхдээ би гартаа барьсан хутгаа унгаагаагүй. Нүдэ нэг чанагүмт. Тийм ээ. Ингэж л явлаа. Чи энийг ойлгож байгаа нь юу? Тийм удаан хугацаанд нүдэ чандаг байхаар нүд чинь хатахгүй байна уу? Хатсан бол юу гэж хатаагүй бол юу гэж. Энэ миний ярьж байгаа тоолбоотой юм уу? Зүгээр л би гайхаад. Чи миний ярьж байгаа зүйлийн голыг ойлгохгүй нү? Би нүд хатахгүй үгүй юу гэдэг талаар ярьсан юм уу? Миний бодлоор тийм урт хугацаанд нүд хатахгүй байна. Би тийм миний нүдний хатахгүй талаар яриад ойлгож байгаа юм уу? Сүн ирхмэ. Тайвшралтай сүн ирхмэ. Би тэгж хэлсэн биш л дээ. Тэг хүн алгадаа нүдэ айнаагүй гэж багт чи миний нүдийг хатсан уу хатаагүй юу гэж асууж байдаг. Яг хөө би чамд харуулдаг л дээ. Чи миний нүдийг хатах нь хатахгүй нь харж үуч. Жэл миний нүд хатж байна уу юу? Хатж уугүй юу? Аль хэлдэг. Хатж уугүй юу? Үгүй. Өөр дахиад ямар зүйл байна? Над гаргаад. Би өөгдөө нэвдээд өгье. Над гаргаад өгөө. Гаргаад алив. Өөгдөө гаргаад. Тиймээс залуу хүмүүс та нарт хүнтэй ярилцахаар яс суртхан байхгүй байна. Чи бас чамаас юм зээлэх гэсэн юм гэвэл би зээлж л тараа. Сүн ирэх мө. Би идэхгүй баярлалаа. Чи энийг хардаа. Одооны залуучууд маш хөлдсөнгүй. Би хов хүнийхэн зүгээс бодохдоо жоохон үнэнч байдаг сайн юм. Сүрх мэ. Идэхгүй. Чи бэлгийн надад энийг үгээд байл. Би идэх гэсэн биш ээ. Тоорол гаргаж иргээд байсан.
Би намайг тавьж явуулаа. Таван зуун жил боллоо. Чи намайг дахиад хэдэн жил хорих гэсэн юм. Би өөрчлөгдсөн. Тэгэхээр боддоо. Чи яагаад бас л надад итгэхгүй байгаа юм бэ? Чи боддоо чамд итгэхгүй байгаа гэсэн үү? Тэгвэл чи боддоо итгэдэг юм уу? Хэрвээ чи үнэхээр гэгэрсэн бол боддоо мэдхэл ёстой. Тэр чамайг хаяхгүй. Чи намайг үнэхээр гэгэрээгүй байна гэсэн үү? Ингэх хэрэггүй. Гагцхүү чиний сэтгэл чинь гэгэрэх юм бол хүртэж чадна. Надад туславал сэтгэл чинь жоохон ч хийсэн гэгэрч амар амгалан нийгэм рүү буцах сайхан боломж байгуулна шүү дээ. Надад туслахыг хүснэ гинэ? Үгүй. Чи намайг 500 жилиг яаж өнгөрөөснийг мэдэх юм уу? Дуртай гадлаа ерөөсөө чийдэггүй. Чи гахаш улмыг дарах гэж байгаа бол эхлээд тэрнийг өгөөшөөр дагуулад ир. Гахаш улам хэдийгээр тэрний эхнэртэй садралсан ч тэрний эхнэрийг сэтгэлдээ гүнзгий хайрлсан. Тэрний эхнэрийн сарны дор бүжиглж байгааг харах дуртай. Тэрний эхнэрт нэгэн шүлэг бичиж ийлгэлсэн. Тэгэхээр хялбархан нэг сайхан хүүхэн олоод бүдэн сар гарах шөнө шөөлгийг дуу болгон дуулж бүжиглүүлэх. Тэгвэл гахаш улам энд хүрээл ирнэ. Тийм ээ, энэ нэг арга байна. Дараа нь яах вэ? Дараа нь надад үлдээж. Яасан? Сүн эрхэм таны бодлоор би эмэгтэй хүн болвол ямар вэ? Чүн эрхэм өөрөө мэд. Хүмүүс нүршгөр. Үгүй. Энэ галыг идэж болохоор юм байна гэдэг. Чи бас яагаад намайг дагаад байсан? Яагаад дандаа дагдаг юм те? Би чам санаа зовоо тэгээд дагсан юм аа. Тэгээ би сая дээр байхдаа та нарт миний тусламж хэрэгтэй байхыг сонссон юм л та. Энэ чамайг хаах хэрэгтэй гэж хэлсэн. Чи сая нэг сайхан бүсгүйг хайж олно гэв үлээ. Яваа бид ажиллаа хийх хэрэгтэй байна. Уучлаарай сүн эрхэм. Сайхан бүсгүй байна. Орол минь үнэхээр амттай шүү. Би ингэж байгаагүй үнэн шүү. Бүр холаачихлаа. Уулаачихсан чинь илүү хөргөө харагдаж байна. Дахиад битгий өнөө хэлэлтэй. Сая дээр чамаа гомдочуда. Я тэрний өмнөөс хөлцөлөө чи. Энийг чамд бэлдгэлж хэл. Би яаж энийг хүлээж авах вүлээ дээ? Боломж өгөл дөө. Боломж. Би тийм ч халуухан биш штэ. Бодохгүй хоёлаа халуухан болнаа. Сүн эрхэм, та дахиад ингэх юм бол би таныг таахгүй шүү. Хэрвээ чи намайг тоохгүй бол би яах юм бэ тийм? Доргоо хөрмөр гэдэг нь. Хаана хүн байна гэж. За явж гахаш улмыг барья. Хөөе. Сая явхаа та бидний шулмын хэрэгт оролцсон гэсэн. Тэгвэл чи бүүжгэлж чадах юм уу? Аль харъя л там. Би зөвхөн энийг л чадна. Сам баня. Яваад. Хөөе. Таша. Дэшэн. Яварам. Өгцгөө жоохон өндөр. Таачгүй шүү. Авха таны бүжиглэгч маш гайхалтай юм. Үгүй дээ, танаас сайн биш. Ошсонга. Үнэхээр сонга. Тэгвэл би гахаш улмыг татаж болно гэсэн үгөө. Ой, энэ хүн чинь үнэхээр халуухан юм аа.
去，永远不回来。无言无语，叹息爱不在。虽然花会零落，但会重开，恍如隔世的爱，在白云外。痛爱让人悲哀，在世上命运不能更改，分开不能再相爱，难道这是上天的安排？Хонго хаан. Уулзалгүй удлаа шүү. Үнэхээр удаж. Явъя. Сүү иргэмэ. Маш их баярлалаа. Чи хүмүүсийн төлөө агуу зүйл хийлээ. Ястай юм чин дээ. Дэчи санагийн дараа энэ гахаа шулуун мөнс болох болно. Би чамаг өөр ингэсэн шулмыг дараа гарахтаа гэж мэдээд байсан юм аа. Тиймээс энэ хоёр шулмыг чамд өгье. Тусаасанд баярлалаа. Чи ядарсан байхаа. Бордоо очиж чамар да. Би чамд хэлсэн байхаа. Эмэгтэй хүмүүдээ аних юм бол өнсөлхийг хүсэж байна гэж. Дон авха. Үнэндээ би тусалж болох юм. Сүн ирэх юм ээ. Уучлаарай. Өмнө нь би чамд тийм сайн байгаагүй гэдгийг мэднэ. Би аль хэдийн засарчихсан. Би өөрчлөгдөж сайн ихнэр олох болно. Тэгвэл чи хүлээж авах уу? Тийм үү? Чи юу хийгээд байгаа юм? Би чамтаа сүйд авчихлаа. Энэ бүгж миний хайрыг илэрхийлж байгаа юм. Чи намайг харж юугаа хийх гээвдээ? Би хаашаа очих юм болж байна. Тэрнийг битгий тоо. Чи зөвшөөрөх юм уу? Би махад чинь нисэд явчихгүй бол би чамаа салахгүй. Чи яах гэж байгаа юм? Би чамд хайргүй. Надад чамтай сүйд тавих хэрэг байхгүй. Би энэ бүгчийг авч хайхгүй бол надад энэ хороо хэрэггүй. Би мэдлээ. Би дахиж ингэхгүй. Чиний 300 шүлгийн ном би эвлүүлэх гэж 3 өдөр болсон. Миний таних үсэг олон биш ээ. Тиймээс жоохон замбраагүй л болсон баг. Хэрэггүй. Явчлаа штэ. Үнэхээр хөр хэлтэй юм. Дун авах юм би үнэхээр хуайлыг юм билээ шүү. Чи яаж мэдсэн?
Учир нь би нүдээ ашигласан юм аа. Би яга харахгүй юм лөө. Тэгвэл чиний нүд сав гарч хаж. Сүм ирхмэ. Надад туссан дахин баярлаа. Би явъя да. 哎，不急不急，这么快， Бэтгээр юм хурд явах гэж юу? 你没事吧？ Чи зүгээр үү? Би зүгээрээ. Надад юу л болов гэж салах хэсгий. 정일금엠 오늘은 이 사람 보통 반 오고요. 보통 반아. 那就 개그 샘반. 我这洞口 내 나공함에 건것들라 амтрах хасту. Сарны гэрдэ гарлгүй хэжнэ жудавта. Одоо марцуу. Эцэн чи нэг юм дөнгөлөө. Чи үнэхээр намайг гайдлан тулдаг гэднэ гэж бодоо юу? Энэ бол миний жинхэнэ бай. Жинхэнэ дүр төрх. Чи намайг ойлгоход тусгаллаа. Эцэст нь би Буддагийн савраас малтарлаа шүү дээ. Чи зөвхөн уул ягуунаас л гарсан. Будда байсаргүй. Бага гинэ. Азам. Ара доош нь буулга. Буддаг магтуулъя. Доош нь буулга. Доош нь буулга. Доош нь. Тэгвэл чамаг Заях. Буддаа чинь уулзуулъя л даа. 那我就送你 Тэгвэл уулзуулъя л даа. Эмб. Эртний домогдсон өөхөн чи ягаад ийм жижигхэн ийм жижигхэн байгаа юм бэ? 个子虽然小， Хэдийгээр жижигхэн ч 却从没见过 ийм 这 том шуламтай таарч байсаггүй. 100 жил завлаа үзлээ. Үнэхээр хоолой хөдөлгөө гарч ирсэн минь аз боллоо шүү. 穿成这样， Дуун жижигхэн хувц өмсөө юу та. 好可爱。 Хөөхөрдмий маань. 老皱着眉， Өмсгөө адилдуулж байгаа нь дөргөөч өөрч байна уу? 不敢醒。 Хэрвээ дөргөн өнгөж байгаа бол эхлээд би чамтай тогтъё. Өө тэр миний их гэж хэлээгүй лөө. 它是我的， Эртний дөрмөр. 老规矩， Энэ дөрүүлж 谁 харихаа 赢 үзээ. 谁先来。 За яах. Хайч чулуу тавуу. Хайч чулуу тавуу. Чулуу тавуу. 生气了。 Ууралчихваа. 哎， Ой хой битгий цац. 我来 Өөрөө 了。 дээр. 喂， Би урд юм чи. Би эхлэв. 先商量。 Ааха.
Бидний өмнө ямар зэрлэг амтан байв. Муугал зуус арамгчин. Хөлн дормн согод. Өнөөдөр чимээний хүчит хөлөнд өөхөх болно. Тэнгэрийн хүчит хөл хадаас нь зөглөө. Миний хөлийг цоолчихлоо. Миний хөлийг цоолчихлоо. Мэдэж байна. Миний хөл минь цоорчихлоо. Ханаад туслах вэ? За мэдчих вэ штэ. Юугаар туслах вэ? Надад хөлийн цөөж туслаад гаж. Эртхэн хэлчихгүй дээ. Яагаад эртхэн хэлчихсэнгүй вэ? Эртхэн хэлчихгүй дээ. Эртхэн хэлэлтэй. Хөлийн холдоош туслаач. Яагаад эртхэн хэлсэнгүй? Тэрний холдоо. Дажгүй шүү. Өнөөдрийн тоглоом хөгжилтэй байлаа. Тийм шүү тийм. Зүгээр л тоглоом. Би ч надад ч бас хөгжилтэй байлаа л та.
Чам дээр ирчлээ. Тэрэнд хүрсэн хэм бүхний би алах болно. Гэргүй. Яа. Тэрний хийм янсаа дуусгаж чадахгүй. Би чамаар цагаан хоол авалгаж идэх болно. Хурдан явж тэрнтэй дүүцэхгүй би чамаас гүйж байна. Явахгүй. Чиний аав намхан дөнгөө. Чи тэрний хийм болгосноо? Надад сайхан байна гэж бодох хэрэггүй. Чи бас л намайг барьчихлаа. Чи бас л надад хайртайгаа хүлээн зөвшөөрөхгүй юу? Би чамд хайртай. Анх дарсан тэр цагаас л чамайг хайрлсан. Хэрэг хайртай. Маш их. Надад чамайг бодоогүй нэг ч өдөр байгаагүй. Үргэлж боддог байсан. Хэр удаан хайрлсан. 1000 жил. Арав мянган жил. 10,000 жил. Маш удаан. Намайг хайрлжээ. Одоо би чамд хэлсэн баха. Эмэгтэй хүмүүдээ ануул үнсч бай гэж. Чи харал та би чиний хамгийн хайртай эмэгтэйг чинь алчглаа. Чиний бодлоо чиний төлөө юу хийж чадаж байна юм? Чи одоо зовж байна. Чиний боддоо бас ягаад чиний төлөө юу хийхгүй байгаа юм? Боддоо.
надад. Чи намайг 500 жил харьсан. Өнөөдөр би хэрэгчлээ та. Надад одоо чиний зарлиг хэрэггүй. Шуунжин одоо шамдагуу хайр, жижиг хайр, хэрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр ямар санагдаж байна? Хэрэгтэй эмэгтэй хүний хоорондын хайр агуу хайр дотор багтана. Хайр хязаа дагуу том жижиг хайр гэж байхгүй. Зовлон даван туулж байж, жинхэнэ зовлон мэддэг. Барьж байж тавьж чадна. Санаж, бодож байсан зүйл шийдэгдэнэ. Тэгвэл аль хэдийн чадсан байна. Тэрвэл жоохон зүйл байсан байгаа үстэй. Чи өөрийн эрэхэм зорилгоо мэдхүү. Дэлхий дээр зовлон амсаж, зовж зүдэрч байгаа хүмүүсийн хамаг амьтныг бэлтгэх нь би биш. Тэнгэрийн 22 ариун судар. Туршлага солилцохоор тоо томшгүй шулмууд замдаа гарсан ч тэр гурав чадвар ихтэй тул зэд чамайг хамгаалах болно. Одоо хуулийн ёсоор чиний нөмрөг болон ариун үйлийг өгье. Өнөөдрөөс эхлэн чи их буддагийн шав боллоо. Чиний ариун нэр бол Трипитака. Ингээд замдаа гар.
惜爱不在，虽然花会零落，难会重开，恍如隔世的爱，在白云外。痛爱让人悲哀，在世上命运不能更改，分开不能再相爱，难道这是上天的安排？痛爱让人悲哀，在世上命运不能更改，分开不能再相爱，难道这是上天的安排？痛爱让人悲哀，在世上命运不能更改，分开不能再相爱，难道这是上天